Эдийн засгийг энгийнээр. Эдийн засаг бол байнгын тогтворгүй, үргэлж хэлбэлцэж байдаг зүйл юм аа. Эдийн засгийн халалт. Үйлдвэрлэл, олон нийтийн орлого, бизнес эрхлэлт эрчимтэйгээр өсч эдийн засгийн өсөлт явуулдаг. Олон нийтээрээ баян байна гэсэн үг. Энэ шатыг халалт юм. Гэвч энэ нь удаан үргэлжилдэг. Учир нь эдийн засгийн хүчин чадлаасаа давсан байдаг ба инфляц зээлийнхүү огцон өснөөр эдийн засгийн уналтанд орж эхэлдэг. Хямрал. Эдийн засгийн уналт үргэлжилсээр хямрал руу ордог. Энэ үед хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, бизнес хөвчлийнхэн дороотож нийтээрээ ядуурдаг. Халт болон хямрал өдөр шөнөшиг ээжлэн явагддаг. Жижиг эдийн засгт манайх шиг улсад маш хурдан хэлбэлцдэг. Монгол улсын эдийн засгийн түүхээс 2005 он уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөн үе. 2009 өвлөн болсон цуднаас их хэмжээний мал өргөцснөөс түүнчлэн дэлхийн нийтийн эдийн засгийн хямрал Монголд нөлөөлсөн учраас эдийн засгийн өсөлт хасах 1.6 хүртэл буурсан. 2011 он оюут толгойн гэрээ байгуулагдаж хөрөнгө оруулалт орж ирснээр эдийн засгийн өсөлт 17.2% хүртэл өссөн. 2013 он барилгын салбар хүндхэн байдалд орж зогсон болов. Эдийн засгийн өсөлт 6.8% хүртэл буурсан. 2014 он оюут толгойн гэрээнд хүндрэл өсч гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Харин хүмүүс орлогын огцон хэлбэлцэд хэрэглээгээ хэрхэн тохируулдаг вэ? Энгийн үед хүмүүс энгийн хэрэглээтэй байдаг. Хямд юм авдаг. Харин эдийн засгийн өсөлтийн дараа тансаг бараар өшөөждөг. Гэхдээ хямралаар орлого нь буурсан ч хэрэглээгээ тандгүй. Харин зээл авч өөртөө эрсдэлд оролдог. Зогс. Хэрв танд гинтийн санхүүгийн нэмэгдэл их өсвөр орж ирвэл та яах вэ? Энэ түрүүнд ойлгох ёстой зүйл бол эдийн засаг тогтворгүй. Өсөлт нь доктортой удаан үргэлжилдэг. Харин та яах вэ? Иймээс хувь хүн өрх эдийн засгийн өсөлтийн үеэр хэрэглээгээ тогтнол хэмжээнд барьж оронд нь хадгаламж хийх хэрэгтэй. Харин хямралаар өөрсдийн хэрэглээ санхүүгийн аюулгүй байдлаа хадгаламжаараа нөхөх хэрэгтэй.